За өнөөдрийн хичээлээр цахилгаан хөдөлгүүрийг хэлхээнд холбох хичээлийн нэгтгэхлэлд эргэх цахилгаан хөдөлгүүрийн холбож сурах нэ. За хичээлийн зорилго маань цахилгаан хөдөлгүүрийг нэг чиглэлд эргэх эргэлтийн удирдлага болон хүчний хэрхэн холбогддог байдлаар үзэх нэ. За бид бүгд холболтоо хийхийн өмнө мэдээж ажлын байраа бэлтгэх ёстой. Ажлын байраа бэлтгэхийн өмнө мэдээж багажныхаа бүгднээ бүтэц үүрэг зориултыг мэдэх хэрэгтэй. За би багш нь өнөөдрийн хичээл дээр эдгээр багшнуудыг ашиглана. За энэ тусгал шахагч, за энэ утас үзүүрлэгч, цахилгаан дамжуулагч утсын хүрээсийг үзүүрлэдэг. За дахь. За тэгээд аптерик хоёр төрөл байж байгаа. Цэцгийн толгойтой болно, хасах болон нэмэх гэсэн хоёр төрлийн бахийг хэрэглэнэ. За мөн нэмэх бахим нь жижиг болон том гэсэн болтныхаа зориултаас хамаарат хоёр төрлийн бахийг аптерикийг хэрэглэх нэ. За тоноглолоо. За багш нь тоноглолоо тайлбарлая. За схем зургийг бэлтгэснээр гарсан схем зургийн дагуу бид бүгд тоноглолоо сонгох ёстой. За хамгийн ихэнд автомат, урдан фазын автомат. За хүчний хэлхээнд бүгдөө холбох нэ. За дараа нь соронзон залгуур. За соронзон залгуур. За мөн дулааны ирлээ гэсэн эдгээр тоноглолууд холбогдох нь. За дээрэс нь мөн яг нь коноп. За нэгтгэлийн эргэлтийн хөдөлгүүрт маань асаах болон унтраах гэсэн хоёр төрлийн коноп. Мөн хэвээ ажиллагаатайг мэдээлж байгаа ногоон гэрэл. За мөн хэрвээ эхлэхэн дээр чи ямар нэгэн алдаа гарах юм бол мэдээлэх шар гэрлүүд тус байдаг байх нэ. За тоноглолоо суурлуулах бас тоноглолыг тухайн хавтан дээр суурлуулах юм төмөр юм зам байж идэг. За энэ зам дээр автомат болон соронзон залгуур хамт суурлуулж өгдөг байгаа юм. За тэгээ мөн өнөөдрийн холболтод бас нэг хэрэглэгдэх тоноглол бол за энэ килэм байж байна. За энэ килэмээр холболтыг гүйцэтгэх нэ. За энэ килэмийг мөн төмөр замн дээр суулгаж өгдөг байгаа юм гэж дарж өөрөө юм тактик төгжээтэй. За тоноглолоо суурлуулъя. За дулааны ирлээ маань соронзон залгуурынхаа гаралттай холбогддог байгаа. За одоо дулааныхаа ирлийг холбож үзүүлье. За багш нь хүчнийхээ эхлэхийг холбоод дуусчлаа. За хүчний эхлэхээ холбохдоо 3 фазын автоматны гаралтаас соронзон залгуурын оролтон дээр за эхний фазын L1 дээр, 2 дахь фазын L2 дээр, 3 дахь фазын L3 дээр гэж өгнө. За соронзон залгуур маань дулааны ирлээтэй холбосон. За багш нь хүчний тоноглолоо хичээлийн байрлуулгатай холболтыг нь зааж өгсөн байгаа. Дулааны ирлээгээ соронзон залгуурынхаа гаралттай холбоод дулааны ирлээнээс килэм рүү өгнө. За килэмнийхаа мөн ялгаагүй L1-ээс T1-ээс нь эхний килэм рүү, T2-оос нь дараагийн килэм рүү, T3-аас нь 3 дахь килэм рүү. За энэ килэмний гаралт маань хөдөлгүүр дээр очдог байгаа. Цахилгаан хөдөлгүүртэй холбогдох нэ.
За багш нь удирдлагын эхлэхээний асаах болон унтраах конопт тижээлээ өчлөө. За эхлээд автоматаасаа килемэн дээр өгсөн. Килемнээсээ 95 руугаа 95 буюу дулааны ирлээний NC контактн дээр. За оролтон дээр нь за NC контактны гаралтаас нь стоп буюу зогсоох конопны оролтон дээр нь буюу C дээр өгөх нэ. За стоп конопныхаа гаралт буюу NC-гээс ногоон конопныхаа оролттой NO контакттай байдаг. Хэвийн үед off буюу нээлттэй гэж үздэг байгаа. За тэрний оролтон дээр нь пермишн хийж өгөх нь. За гаралтнаас нь соронзон залгуурынхаа А1 дээр өгөх нэ. За ийм байдлаар холболт хийн. За мөн ногоон конопныхаа оролтноос нь соронзон залгуурынхаа NO контакт буюу 13-тай холбогдож өгөх нэ. За дараа нь А1 контактаас соронзон залгуурынхаа NO буюу нээлттэй контакт буюу 14-тэй холбогдож өгөх юм байнамаа. Одоо ногоон коноп буюу асаах конопныхаа холболтыг шалгая. За асаах конопыг багш нь энэ килемэн дээр өгсөн байгаа. За энэ килем маань А1-тэй холбогдсон байх хэрэгтэй байна. За дуудаж байна. За хэлхээ маань дуудаад шалгаад болчлоо. За одоо бүгдөө тижээлээ өгцгөө. За холбосон хэлхээгээ шалгая. За багш нь өнөөдөр зөвхөн удирдлагын хэлхээгээ шалгана. Удирдлагын хичээл тижээлэгч шалгана. 380 биш 220 тижээлэх үнэ. За эхлээд удирдлагын автоматик цоглоо. За эхлэхээ маань тижээлтэй. За хөдөлгөөрөө нэг чиглэлд эргүүлэх буюу ногоон конопод арыг. За нөгөө хэвийн ажиллагаатай үед хасах буюу ногоон гэрэл маань хасж байна. За одоо зогсоё. За зогссон үед ногоон гэрэл маань унтарна. За энэ шар гэрэл бол энэ дулааны ирлэн дээр ямар нэгэн гэмтэл гарсан үед алдаа мэдээлэх гэрэл учраас одоо алдаагүй байгаа учраас хасахгүй байгаа. За ингээд энэ холболт маань болох нэ. Нэг чиглэлд эргэх цахилгаан хөдөлгөөрийн холболтыг ингэж хийдэг байх нэ хүүхдүүд. За анхаарал хандуулсанд баярлалаа хүүхдүүд. Багшийнхаа нөгөө групп дээр тавьсан гар утасны аппликейшн ашиглаад нэгтгэлийн эргэлттэй хөдөлгөөрийнхаа схемийг зураад багшийнхаа оруулсан видео хичээлийн комент хэсэгт оруулаарай. Анхаарал хандуулсанд баярлалаа баяртай.